Йоо, айл болгонд орохоор адилхан салаад байгаад идэв шүү дээ. Тийм учраас өнөөдөр та хэддээ арай содон гоё хоёр төрлийн салаад зааж өгье. Гэхдээ яг энэ харагдаж байгаа салаад бол үнэхээр өргөмөц маш гоё амттай гоё ялдаг салаад шүү. За салаатанда басмати будаа ашиглаж байгаа. Будаага урагшлаад агшаасан маш шаардлагатай. За лист нэрээ тарааж тавиад sweet chili мөн жилянагийн oyster ketchup-ыг хийгээд сайтар холиод тарааж тавиад овондоо ойролцоогоор 20 минут шараад өгнө. За тэр хооронд нийтүүлээ салаатанд орох ногооноо бэлтий. Ногоон сонгонд татаж жижиглээд ногоон хөрсгөө гэрчиж бэлтнэ. За энэ салаатны нэр нь бол sweet chili crispy rice гэдэг салаад. Энэ салаатанд орох дахианы маха бүрж шарж өгнө. Авокадоны ширхэг хайслаад шоод үрүүлж ирчнэ. Нэрээ бичлэн дээр лайк дараад ширэж чадлахаа мартава. Шарж бэлдсэн дахианыхаа жиж махыг муу адилжтай өгнө. За одоо салаатныхаа соусыг хэдүүлээ найруулъя. За жилянагийн оливтой майонез илүү их тохирдог. Мөн шарсан махны амтдаг кетчупнээс нь базар хийж өгөөд sweet chili-нээс хийгээд сайд утгана. За ингээд соус маань бэлэн боллоо. Салаатанд орох өгсөв вандо, ногоон сонгон, авокадо, дахианы мах, басмати будаа маань маш гоё шарагдсан байна. За ингээд соус хийгээд сайтар утгаад л өнөөдрийн маань маш гоё салаад маань бэлэн боллоо. Энэ салаатны хажуугаар маш амархан хөнгөн бууцтай маш гоё цогцдог битрүүд оранж салаад хийлээ. За салаатанд маань бууц орно. Хүрэн манжаан дарсан юм уу? Эсвэл чанаж бэлдсэн хүрэн манжаан байж болно. Би өнөөдөр дарсан хүрэн манжаа ашигласан. За жүүж яманы бислэгээ тойруулаад тавиад за салаатныхаа соусыг найруулъя. Оливын тос орно. Оливын тос байхгүй бол уран тос гэж болно. За багцрын давс хар перс амтлагаар хийж өгөөд гэж зүгийн бал хийгээд сайтар утгана. За манай хутгаад бэлэн болсон соус маань ингэж харагдана. За соусаа салаат нэрээ тавьж болгоно. Салаатных соусыг голд нь ингээд тавиад өгчнө. За ингээд манай өнөөдрийн хоёр төрлийн салаат маань бэлэн боллоо. Тавгалцгаая. За ингээд таад маань баяр ёслол болон энгийн өдрүүд дээрж хийж болохоор маш гоё салаат байгаа. Цагаан сарын өдрүүдээр заримдаа салаат дуусаад яаралтай амархан мөртлөө салаатууд хийх болчиход идэв шүү дээ. Тэгэхээр яг энэ салаатуудыг тохирнох гэж найдаж байна. Тэр нөө фоллоу хийж амжигвал фоллоу